За сайн бацхан уу? Баяраа Гана хоёр байна. Өнөөдөр бид хоёр 2022 оны Academy Award буюу бидний хэл заншнаар Оскарын наадмын тухай ярилцахад бэлэн болсон байна. Энэ бол 94 дахь удаагийн Academy Award байгаа. За тэгээд өнөөдөр 3 сарын 28-ны өглөө манай цагаар 8 цагаас ерөөхдөө шууд дамжуулагдаж болсон. Үйл явдал ёслол дүүрдэр болж дууссан. За тэгээд өнөөдөр хэр сэтгэл хангалуун байна. Тэгээд чиний гарсан prediction-удаас хэр таарсан бэ? Тэрнээс яг асуултаараа эхлэе. Бэлэг хувьдаа нэг төлөвч мөлвүүлсэн юм бол байхгүйсэн энэ кино авах гэх юм тийм таамагласан юм байгаагүй. Тэр нь их гайгүй явцсан байлаа. Ер нь ёслол таалагдав. Юу эцэд нь те. Зарим нэг ганц хоёр юм л сэтгэл дундаа болохоос гайгүй. Самд юм аа. Надад бол ерөөхдөө нэлийн дайггүй өнгөрчтэй шүү. Яг гоё наадам боллоо. Тэгээ өнгөрсөн жилүүд бас нөгөө корона энтер гэдэг нэг тийм гоё ёслол төгдөр болж чадахгүйсэн шүү дээ. Өнгөрсөн жилийн Оскар энтер чинь гоё болоогүй шүү дээ. Энэ жилийнх бол өстэй таалагдлаа. Ерөөхдөө эхнээс нь дуустал. Централаар үтсэн би. Тэгсэн чинь жоохон гацалттай байгаадсан. Гэтэ яг бай ерөөхдөө гоё байсан шүү. Хичээлээ суусан юм чи. Суусан л та. Сунгаал үтсэн шүү дээ. За ерөөхдөө тэгвэл одоо шууд хоёулаа номинашн руугаа ороо явчих тий. За ерөөхдөө бүгдийг хайлт дурдаад ярихаар сэдв байвал тэгээд ерөөхдөө яриа явчих. За би Google-ээс одоо хайцсан сууж ин доороос нь тэгээд хэлээд явъя. За best sound төрөлд Dune авсан байгаа. Production design Dune, film editing Dune. За энэ гурав бол яалтч баргаангүй байсан баха гэж бодож байна. Ойлгомжтой байсан. Тэгээд editing тэг бүүм авцах боломж байсан баха. Тэг бүүм айгуу гоё өстэй. Editing лав. Тийм. Айгуу хөөв нэг тийм зохицолтой ч юм уу. Тийм. Айгуу гоё өс. Хэсгээс хэсгөө айгуу гоё уусцсан байсан. Яг тийм. Тэгээд юу нь бас галзуу байсан л ялтч. За цаашлах юм бол костюм дизайн Cruella авсан. Энэ дээр ямар хөө? Наа чи нэг тэрхий нэг туйлж ирсэн юм шиг жоохон санагдсан л та. Угаасаа Cruella цаа кинон өөс загвартай айгуу холбоотой болохоор миний Dune авчвал бас авцгаар л байсан санагдсан. Яг Cruella тэрних олон хувцас гайдгүй үстэй. Яг уу олон зүйлсэн. За загварын хувцснууд зөндөө байдаг л да. Гэхдээ Dune-ийн костюм дизайн бас нэлээд сайн байсан шүү дээ, тий. Би бол авчвал авчгаар байсан гэж бодсон. Яг уу Cruella-д нэг тийм гэдэг юм гайгүй хаа авчиж бас гайгүй. Гэхдээ Dune авсан бол бас гоё л байсан. Гоё л бас. За cinematography энэ дээр Dune авсан байгаа дахиад. Ямар кино нэрлэвчлээ. Nightmare Alley, Power of the Dog, Tragedy of Macbeth, тэгээд West Side Story гэсэн 5 кино байна. За би устай нь хайсалтай Dune бол гайгүй байсан. Сайн байсан л та. Гэтэ би Tragedy of Macbeth-ийг үзээгүй байгаа. Гэтэ трейлер интересээ бас айгүй сайн cinematographyтэй харагдчихсэн шүү. Nightmare Alley бас дайггүйсэн харагдсан тий. Тийм, трейлер л гоё харагдчихсан. Даанч үзэж амжаагүй байна уу яг хүндээ зав цаг болчихсаахгүй. Одоо бааш үзэхгүй байх тань гэсэн. Nightmare Alley үзэж магадгүй. Тэгээ ерөөхдөө яг том киноноос нь зав гаргажаад үзнэ л гэж бодож байна. Нэрээ чи ямар кинонуудаас нь үзэж амжсан байсан бэ? Яг Оскарын өмнө. Coda, Flea, West Side Story, Power of the Dog юу ч хэлээ та. Dune Cruella энэ идийг үзсэн байна. Бас гайгүй үзсэн байсан юм шүү дээ. Тийм. Миний хувьд бол Dune, Cruella, тэгээ Don't Look Up, Tick Tick Boom, Don't Look Up, Tick Tick Boom аюус үзсэн. Nice. Би баг энэ хэдийг л үзсэн бах уу. Тэгээ өөр үзег. Coda энтриг үзээгүй л чадахгүй явсаар байгаа л. Drive My Car үзчихсэн чинь 3 цаг болох юм би шууд хайцсан шүү дээ. Тэр яг үзэхгүй хаа. Би нэрээ international төрлөд нэр дэвшсэн нөгөө Worst Person in the World гэдэг Норвегийн кино байсан. Тэр бүр яг зорж үзсэн. Яг амар гоё харагдаад тахлаар яг Оскар ямар гоё номинашн гараад айгүй гоё байсан. Маш сайн кино байсан. Гэхдээ яг бидний буюу нэг тинейжер үеийн нэг 20 дөнгөж хүрэх чаа хүмүүсийн хувьд ойлгоход жоохон experience тутах юм шиг санагдсан л надаа. Нэг 30 гараад ч юм уу те амьдралтай бас нэг жоохон танилцаад үзээд эхлэхээр яг үзвэл гоё юм шиг санагдсан. За буцаад nominations руугаа оръё. За best short documentary байна. Энд дээр угаасаа ямар төрөлд ямар юу нэр дэвшсэн угаасаа мэдээгүй л те. Тэгээд The Queen of Basketball гэдэг бүтээл авсан байна. Чи эднэрийг мэдсэн үү?
Үгүй нэг богино хэмжээний кино үзээд байдаггүй болохоор над төвлийг чинь нэг айш аваагүй. За ерөнхийдөө тэгвэл бас нэг аль талд дурддаад явах төлөвлөд байгаа хаа угсаа тэр дунд угсаа орж байна. За дараагийнх нь болохоор animated short байгаа. Энэ дээр Windshield Wiper гэдэг юм авсан байна. Wiper. Альберто Мегло гэнэ. Бас сонсчихоогүй байна. Үгүй өстэй үсч амжаагүй яа. Угсаа эднийг хараачих юм байна уу? Яг үндэ. Animated short хаанаас ч үзэх юм тий. Тийм. Яг streaming service-үүд байхгүй ах уу тий баг. За дараагийнх нь бол угаасаа өрсөлдөх. Харин тийм. Өрсөлдөгчгүй номинашн байна. Яг score, original score. Энд дээр бол угаасаа маргаан байхгүй зээ. Угаасаа яг л аавна гэж бодчихсон тэгэл авлаа. Наад дээр чинь би эсрэг байна. За. Дюны score-ны тийм Оскар авах хэмжээний гоё бол байгаагүй юм. Тийм өвөрмөц байсан ч гэсэн айгүй тийм энгийн байсан. Яг бүх дангаан сонсоод үзэхэд бол айгүй тийм энгийн, тайван, зөв ашиглагдаж байгаа хөгжмүүд нь л өвөрмөцлөхөөс тийм яг тэр Ханс Зиммерийн өмнөх Дэвид бичижсэн шиг тийм гой нууцтай бол дүүцхийг байсан. Хажууд нь бол тэр хин Power of the Dog-ийн score айгүй гоё байсан. Тийм гоё score. За би Power of the Dog-ыг хараахан үзэж амжаагүй байгаа. Тэрний score бүр амар гоё одоо хүртэл чихэн сонсогдож байна. Тэр авцсан юм шиг гоё байсан. Яг хөө би бол юун дээр score тал дээр бол нэлээд сэтгэл хангалуун байгаа. Маш гоё scoreтай санагдчихсан. Ялангуяа нөгөө хархирч байгаа хэсэг бол яг үнэхээр яг одоо бодоход хүртэл шар ус босгож байна. Goosebump байж чадсан. Ерөнхийдөө надад бол юуны score нэлээд таалагдсан болохоор энэ бол нүдэн олсон шагнал гэж миний хувьд бодож байгаа. Гэтэ чи эсрэг бодолтой байна тийм. Гоё. За дараагийн visual effect юунд дахиад авсан байгаа? Ойлгомжтой үгүйс Dune тэр эффектүүд бол аюу гоё эсэж яг бахархаа байсан. Бусдыгаа бол бодтой. Тий. Ямар бодтой байсан. Тэр Шанчи Spider-Man 2 дээр бол асуудалтай хэсгүүд зөндөө байсан тий. Харин тийм яг Оскар авчихад бол жоохон ээлтэй. Жоохон хэцэлтэй. Тэгэд өөсөө Free Guy No Time to Die 2 бол угаасаа авахгүй шүү дээ. Тэр 2 бол угаасаа. Free Guy ихтэй авбалаас авчихаа л байсан. Үгүй яг гэхдээ Оскар дагуулсан шүү. Яг хөөрхөл байсан л та видео тоглоомны тий. Гэхдээ яг Marvel-ийн фэн гэдэг утгаараа MCU-гийн 2 кино байгаад нь зүгээр баяртай байна. Авчвал бас жоохон тэнэгэлтэй. Зүгээр номины байгаад нь баяртай байна. Бодоод байхад Disney CGI дээр ер нь муу юм шиг санагдаад байх юм. Яг муу ч бас хайшаа. Жоохон асуудалтай. Жоохон. Disney өөрөө том за Lion King Jungle Book 2-ыг стооцвол ерөнхийдөө бол тэг нэг таа тий Disney. Харин яг тааруу гэж хэлэх бас хайшаа. Жоохон Black Widow ямар муу хийж чи тэр санаж байна уу? Black Widow битгий ярьж байгаа. Black Widow үнэхээр яг буруу үедээ хийгдсэн. Тэгээ амар буруу хийгдсэн кино. Black Widow. Нэг жил хайшилсан шүү дээ. Харин тийм ээ Black Widow. Үнэхээр нэг жилийн хугацаанд сайжруулж болоогүй юм байна. За өөр юм ярихгүй шүү. Стресстэй шүү. Warner Bros. Айгуу сайн байгаа ч тийм. Зэн Godzilla vs Kong. Яг бодчихсон. Сүүлийн янз бүрийн юм. Godzilla vs Kong-ийн visual effect бүр амар байсан тий. Тийм нэг дэвчүүл уулна болохоо байсан байхгүй тий шань. Spider-Man No Way Home-ын нэг дэвчүүл. Надад бол юу бол амар таалагдсан. Godzilla vs Kong-ийн visual effect бүр талсархаа байсан. Godzilla бол айгүй гоё бодтой харагдчихсан шүү дээ. Харин тий. Kong-ийн өсмөс бүр тэр цасны эффектүүд надад үнэхээр таалагдсан. Даанч нөгөө байшин барилга объектууд айгүй жижиг харагдаад байсан л да нэг тийм макет. Тийм жоохон юм шиг юусе байж харагдаг байна. Тэд нар бол юм байсан шүү. Яг хоёр гол дүрийн баатар бол өөрсдөө гоё байсан. За буцаад за дараагийн зүйл дараагийн номинашнаар орчтой. За Best Makeup and Hairstyling. Энд дээр Eyes of Tammy Faye авсан байгаа. Ерөөдөө гоё байсан. Би үзэж амжаагүй л байна л та. Тэр нэг яг ихээсээ харахад бол
За. Яг эхлүүлэл явж байсан чинь нэг кино үзэх цаг байхгүй гэмэдээ. Тэгээд 3 минут ч л үзчихээд байсан. Тэгэхэд ямар фос ихний 3 минут нь. Дөнгөж л эхэлжсэн. Тэгэл Jessica Chastain-ыг 4-д орсон л байжсэн л та. Jessica Chastain гэж танихад хэцүү л байсан. Тэгэхээр мейкап Аюу аюу тийм баглаг харагдчихсэн тийм. Тэгж хувирахад бол айгүй Оскар авчихад бол болох л. Тийм. Мейкап гоё байсан. Авцсан болохоор бас зүгээр юм. Jessica Chastain уу? Үгүй ээ. Мейкап уу? Тийм. Тийм. Мейкап гоё байсан. House of Gucci дээр бас дайггүй байх шиг байсан. Хальт харах нэ тий. Нөгөө Jared Leto бүр амар хувилгасан байсан шүү дээ. Тийм. Тэгээс Lady Gaga-гийн нүүр төрх нь бас арай тийм өөр харагдчихсэн миний хувьд. Ингээд нэг үзье. Харин тийм ээ тий. Тэр яг нэг тийм амар кино болно гэж бодчиход нэг жоохон дундчил болцсон юм шиг байгаа тий. Үзүүлэлтүүд харахад орлогч бас нэг олд шалаагүй юм шиг үлээ тий. Харин тийм ээ. За дараагийн номинашн. За Adapted Screenplay Coda авсан байна. Coda номноос сэтгүүлсэн болов уу? Харин тийм мэдгүй тий. Тэгэхэд Coda авахд бол зүгээр л байсан тий. Тийм надаа би харин Coda-г үзье гэж бодоолаа. Чи Coda үзсэн хүнээр үзье. Тэглээ хаалцаж. Амар спойл хийхгүйгээр. Угсаа нэг спойлер тах юм байхгүй. Айгүй тий. Айгүй гоё драма кино. Үзнэ. Хөөхөн хвтэн цаагаас айгүй хүнд асуудлууд оруулаад ивцэн. Тэдэртэй ингээд айгүй гоё тэнцвэртэй аль сайн муу талыг бүгдийг айгүй тэнцвэртэй харуулсан болохоор Оскар авсанд нь бол баяртай байна. Би яра Coda үзчихэд яг өнөөдөр Оскарыг үзсэн бол бас айгүй гоё юм шиг санагдсан надаа. Анчиг Coda-г ихтгэл үзэх байсан юм даа. Харин тийм ээ, харамсалтай. За, Adapted Screenplay дээр Dune-аас авчихад уулна болохгүй л байсан юм бил. Dune номын үзэхэд бол тийм. Чи нэр номын уншсан уу тий? Уншаад нэг талд нь л орчих юм. Спейс ном. Ном кино юм айгүй төстэй юм ихтэй мөртлөөс ялгаатай юм ихтэй. Киног нь бол муу киноноос бол муу юм ажиглагдаад байна. Дэжгүс. Би бас номыг авчаад хараахан уншиж амжааг л байна. Номын нээлт бас айгүй гоё болсон сурагтай тест те. Чи очег үлээ. Би очег. Манай бэлгүүтэй чинь giveaway азтан болоод очиж ном авсан штэ. Цаадах ч одоо тэгээд тийм би тэр зогийн ашиг мөн үшиг айгүй их бодсон ш. Одоо дараагийн 3 хэвлэлийн дахиад яг үнгүй авна гэсэн цаадах чинь. Ямар азтай. Гоё. За дараагийн номны Original Screenplay байна. Энэ дээр Kenneth Branagh-ийн Belfast авсан байна. Энэ ямар санагдчих? Үзээгүй байх. Мэдэх юм аль та үзээгүй болох нь. Тийм үзээгүй юм ч одоо тэгээд. Яг хөө би харахад бол хөөрхөн байсан. Тийм трейлерын л үзсэн дээ өрхий. Гэхдээ Belfast чинь түүхэндээ үйл явдал нийлэн дээгүүрийг харуулах шиг үстэй шүү дээ. За. Тийм болохоор түүхээ сэтүүлж байгаа ингээд adapted screenplay дээр нийтгэж болоог юм байна гэж бодсон. За үгүй баха нөгөө adapted screenplay гэхэлэр нөгөө ном ижил төрлийн нийтлэл ч юм уу те тиймэрхүү юмнаас бичвэрээс сэтгүүлэхийг ерөөдөө screenplay гэдэг баг. Үйл явдал амын ярианаас гэхдээ түүхэн кинонд чинь adapted screenplay гэдэг. Түүх чинь өөрөө түүх чинь юу гэдэг вэ нөгөө ном хэлбэрээр гарцсан байдаг болохоор тэгдэг байхаа. Миний бодлоор шүү гэхдээ. Тэгвэл мэдэх малгатай бай. Энд дээр бас нөгөө Don't Look Up, Licorice Pizza, The Worst Person in the World болон King Richard гэсэн төрлүүд бишээ кинонууд энэ төрөлхнөр дэвшсэн байна л да. Эндээс Don't Look Up, Worst Person in the World хоёрыг үзсэн байна. Тэгээд Worst Person in the World авсан бол надад бас гоё санагдсан. Айгуу гоё зохиолтой, айгуу гоё драма. Тэгэхэд айгуу гоё үзүүлсэн байсан л та. Нэрвэх кино чи бас хэрвээ сонирхолтой хөтлөл нэг үзээрэй. Айгуу гоё киноос. Тэгнэ үзнэ. За дараагийн Don't Look Up бас авчихсан хөөрхөн байх. Сонирхолтой байх байсан мэл тий. Don't Look Up уу? Don't Look Up гэдэг нэг тийм. Тийм. IT юм л
Гэхдээ мэдгээ Don't Look Up нэг Oscar worthy кино биш байсан. Сайн болоогүй ч гэсэн нэг тийм зэмүүн л хэлсэн штэ гоё нэг үгийн. Тийм л дээ. Гэхдээ тэр чинь яг Oscar worthy байгаагүй. Гэхдээ тэр Дэжгүүс нөгөө гэхдээ миний бодлоо хүмүүсүүд нэг ингэдэж штэ нэг тийм амар инди амар тийм хүнд сэдв гаргаж байгаа кинодлыг Оскарт нэг төвшөлвчлээ. Миний бодлоо нэг 100 жилийн дараагаас наад үгүй нэг 60 мянган жилийн дараагаас нэлээд өөрчлөгдөх байна. Нэг төвшөө кинод илүү инээдмийн кинод нэг төвчдөг болох байхаа. Яг уу байж болно те. Инээдмийн кино гэхээрэл муу кино биш шүү дээ. Тийш тийм гоё тухайн үеийнхээ нөхцөл байдал цаг үеийнхээ нөхцөл байдлыг гоё машинлаар харуулж чад гоё юм байхгүй шүү дээ. Инээдмийн кино чинь гоё шүү дээ үзэхэд оны шилдэг кино авсан ч болохоор гоё кино зөндөл шүү дээ. Аха. Тэрнтэй бол марахгүй. Тэгэхээр тэр Don't Look Up-ийн нөгөө нэг хэсэг байдаг шүү дээ. Нэг генерал ингээд ус тамаа өнгөтэй мөнгө авчдаг. Ингээд үнэгээс нь олж ирээ. Тэгээд бид нарт ингээ яагаад мөнгөөр зарсан яа тэр хэсэг одоо хүртэл бодогдоод байна. Don't Look Up тэгээд гайгүй л байсан. Тэр хэсэг дангаар нь Оскар хэрэгтэй. За дараагийнх нь live action short. Long Goodbye гэдэг кино байна. Short film те. Тэгээд уучлаарай мэдгүй захмад байсан те. Мэдгүй байна. Харин тийм бэл. Riz Ahmed ингээд өнгөрсөн жил жүжигчнэр авч чадаагүй энэ жил short film-аар авч байна. Задагч. Дээс нь Riz Ahmed чинь Flea-д producer хийсэн юм шиг үлээс. Оо тийм үү? Нэр нь яваад сан киноны credits тийм. Оо nice. Гоё штэ. Энэ жил бас Riz Ahmed ер нь бол карьер нь гайгүй урлаг талбай нь илүү өсөж чинь тийм. Кино хийц талбай. Харин тийм нөө арын албаа гэсэн юм уу те? Тийм. Ирээдүйд бол нэг кино 8 шууд болохгүй юм алхаа. Харин тийм сая short film дээр найруулагчаар л байлгүй дээ бодвол Riz Ahmed. Авчаам чинь. Тийм баг. Тэр ч одоо цаашаа бүрийн хэмжээний кино найруулахад асуудалгүй л дээ. Одоо дөнгөж 40 30 таач үлээ Riz Ahmed ямар залах шүү дээ. Тийм үү? Залах шүү дээ. Дөнгөж 30 шүү дээ. Тэр ч одоо найруулагчийн карьер одоо 20 жилийн дараанаас л эхлэх шүү дээ баг. Нөгөө баг 5 жилийн дараа эхэлсэн ч болох юм шүү дээ Riz Ahmed. Тийм. Болохоор ш дараа. За best documentary. Summer of Soul гэнэ. За documentary бас мэдхгүй. За шууд дараах уу. Flea гэсэн болохоор Flea л авчаасаа гэж бодсон. Flea-тэй амар мундаг байсан тий. Үнэхээр мундаг байсан. Тийм нэг 90 минутын урттай ихэд аюу дайжгүй харуулах юм бол ихтэй байсан. Хийцэн ч гэсэн өөрөөс яг хөө түүхэн нэг тийм онц чухал агил хэсэг гэсэн байхгүй ч гэсэн хийцэн хувьд бол аюу өргөнцсэн. Аха. Flea бүр заавал байсан. Бодит хүмүүсээс ингээ бодит хүнээс нь яг авсан юм шиг байл юм миний бодлоо. За. Тэгээд дуу хоолойгоор хуулаад тэгээд ярьсан юмнуудын дүү болгож зурсан юм шиг үлээ. Оо. Миний ойлгосноор тэгээд ярьж байгаа юмных нь арын шоу мөн яг бодит орцонд байгаа байхгүй юу? Nice. 85 угааж байгаа тий шууган мөгөө нь бол яг бодит дуу юм. Тэр нь л анзаарсан. Тэгвэл жижигхэн стил дээр бас айгаа ажиллажээ тий. Нэг бол тийм байж магадгүй. Эсвэл шууд зүгээр хуулж авсан ярианд л зогж авсан. Аним шийдсэн. Аль нь ч байсан гоё юм. Аль тийм ямар ч тач бол нэр дэвшгэхэд бол асуудал байхгүй нэр дэвших хэрэгтэй гэнэ. Flea чинь тэгээд яг одоо энэ жил бүр түүх бүтээсэн юм шүү тий. Яг олон улсын кинонд дэвшсэн. Тэнгүүтээ сая documentary дэвшээд, тэнгүүтээ best animation дэвшсэн шүү дээ тий. Ийм 3 өөр төрлийн юм дэвшижсэн бүтээл баг байхгүй хаа. Анхных нь уу? Анхны шалгахна. Дараа нь завч чадсангуудыг өрхий ялна. Харин тийм ээ. За дараагийнх нь best supporting actor. За энэ дээр сэтгэл ямар вэ? Troy Kotsur авсан шүү дээ. Kodo киногаар.
Нэг жүжигчний хийм байлаа. За Power of the Dog-оос 2 хүн байна. Cody Smith McPhee тэгээд Jesse Plemons гэдэг 2 хүн байна. J.K. Simmons маань Being the Richard Ricardo юм байна гэдэг киногоор төрсэн байна. Тэгээд Belfast Ciaran Hinds юм бах та. За би нэрийг буруу дуудчих шиг байна. Нэг юм 5 хүн байна. За миний бодлоор Troy Kotsur нөгөө дөрөвөө бодвол хамаагүй сайн байсан баха. Надад л нэг тийм жүжиглэлт муу гэж анзаарагдаагүй. Айгуу тийм яг бодит хүн шиг л анзаарагдчихсэн. Тэгээ үйл хөдлөл тийм байгаа гэдэг ч юм уу яг л нэг бодит хүн гэдэгт нь итгэж болохоор л байсан. Аха. Айгуу смут гоё явсан нөгөө хоёрт бол айгуу смут гоё явсан юм шүү те тэгвэл. Тийм. Power of the Dog-ийн нөгөө хоёр жүжигч нь нэг тийм сайнны хувьд сайн байсан ч гэсэн бас жоохон Troy Kotsur-ийн гаргасан дүртэй харьцуулахад бол төвшин даагаар. Аха. гэж бодож байна. Би харин түрүү хэлсэл алар. Тэр ингээ шүн бичиж байгаа байхгүй. Кодыг үзчихье гэлсэн. Ядарсан байна уучлаарай. Харин чадвал тэгнэ. Кода би түрүү хэлсэнчлэн яа. Кодог үзэж амжааг байгаа. Гэтэл Troy Kotsur-ыг гарч ирээд яг нөгөө sign language-ээр яриад тэгээд те анхны сонсголын бэрхшээлтэй яг Оскарын наадмаас шагнал хүртсэн хүн болтоход хэд бас биш юм бэ лээ. Хоёр дахь те. За 86 онд Кодогийн наад Troy Kotsur-гийн тоглосон дөрвийн ихнэр нь штэ. За. Ихнэр байдаг байхгүй. Тэр тоглосон жүжигч 86 онд Оскар авсан юм шиг үлээ. Тэгэхээр яг нэг кинон дээр ажилласан хоёр хүн хоёулаа тэр шагналуудыг авч ирсэн гэсэн үг үү? Тийм, бас хоёулаа хөгжлөд сонсголын бэрхшээлтэй. Nice. Ямар гоё юм те. Тэгж би сонссон эсвэл бууж сонссон биш магадгүй. Ямар ч тааш мөн баха. За. Тэгээд Troy Kotsur-ыг гарч ирээд яг sign language-ээр ярьсан ч бүр үнэхээр огшоод яг үнэхээр яг emotional гоё хэсэг байж чадсан. Бас өнөөдрийн Оскарын наадмын юу ярьсныг мэдэхгүй юм даа тий. Тэгээ орчуулж өгөөдсөн юм сте хажууд нь. Орчуулж өгөөдсөн юм сте. Англиар. Мэдгүй би. Яшимтэй гүргүүл явцсан шүү дээ үзэхдээ. За дараагийнх нь шилдэг олон улсын кино. International. За Troy Kotsur авсан байгаа. Тэгээд үзэж амжаагүй байх тий. Одоохондоо үс амжаагүй гэсэн ч тэр. Тэгээд Troy Kotsur айгу хүчтэй гарч ирсэн. Тэгээд гоё юм шүү ба. Үзег л багтаа. Тэнийг гэхдээ 3 цаг гэж бодохоор л шинийг залахгүй байдаг юм. Бас ихтэй хорон шахаад тийм 3 цаг бод зүгээр байхгүй. Бол нэг тийм драм кино 3 цаг гэх юм явахгүй хаа. Гарч илээ. Би ихтэй Troy Kotsur үзэхгүй хоо баг. Би бол яг нэг ойцсон үедээ л үзсэн гэдэг. За дараагийн supporting actress West Side Story киногоор Ariana DeBose жүжигч авсан байна. Чи West Side Story үзээгүй тий? Үгүй. Миний хувьд бол наад жүжигчин дүүрээ аягүй гой гаргасан гэж бодож байна. Аягүй тийм нүүр дүүрэн гэрэлцэн аягүй тийм зарим хүчтэй дүрсэн. Тэгээд зүгээр аягүй дайжгүй гаргачих шиг л болсон да. Гоё штэ. Авахт нь бол баг зэрэг баярлсан. За тэгээд өөр нэр дэвшсэн хүмүүсийн ярих юм бол Power of the Dog, The Lost Daughter, King Richard болон Belfast кинонуудаас дэвшсэн юм байна. Тэгээд харамсалтай нь яг энэ нундаас алинч үзээгүй байна миний. Чи Power of the Dog үзсэн шүү дээ. Kristen Dunst ямар байсан бэ? Kristen Dunst-ийн өмнөх кинонуудтай харьцуулахад бол хамаагүй дээр байсан жүжиглэлтэй үед. За. Гэтээс нэг юм гоц цайлаад ахаа жүжиглэлт бол байгаагүй. Аюу тийм өөрөө дүрийг аягүй сайн гаргасан ээж хүн гэдэг дүрийг бол ойлж мэлж байгаа ч юм уу тийм байгаад л аюу тийм хөөрхөн бас яг л байж энгийн мэдэрсэн. Авахд бол Оскар авахд бол нэг асуудал бол байгаа. Тийм үү. Тэгвэл мундаг байсан юм шүү дээ. Тийм. За, Best Director.
Power of the Dog, Belfast, Drama Core, West Side Story, Licorice Pizza гэсэн кинонуудаар ерөнхийдөө өрсөлдсөн 5 найруулагч байна. Тэгээд Power of the Dog-оор Jane Campion яг өсөлтсөн ганц эмэгтэй найруулагч нь авсан байгаа. Энэ дээр өгч бодчих. Миний Power of the Dog best director авах үеч нэг тийм сайн гэхэд бас 10-аас 8 оноо л өгч юм. Нэг West Side Story хамаагүй гоё сайн үзэхэд илүү сонирхолтой яваад амгүй тийм хөөрхөн дээс нь тэгээ хөгжимч бас амар гоё байсан. Nice. Power of the Dog бол хажууд нэг жоохон ойдохтой гэх юм. Амар удаан гэсэн шүү дээ. Амар удаан. Юм жоохон сонирхолгүй. Үзэхдээ бас жоохон эргэлзээл эхэллээ. Оскарын дараа. Дараагийн хэсэгт яг юу болох вэ гэсэн тийм догтлол байхгүй зөв ингээд үзээ суугаад байвал нэг үзээл суугаад амир юм шиг. Тэгээ дундуур нь унтчихвал тийч ихтэй унтаад явчихмаар юм шиг нэг сайн гинэс. Тэгвэл жоохон хэцүү л. Тэгээ киноны төгсгөлд яг юу болох вэ гэсэн хүлээлт үүсгий гэсэн ч үүсгээг нэг тийм сайн. Power of the Dog тэгээд номинашнд бүр айгүй олон төрөл дэвшсэн мөртлөө яг авсан баг 2 хон баха тий 2 3 ч юм. Айгүй зүг. Нэг юм уу бүр ганцхан юм уу? Найруулагч хаагаад ч ганцхан. Өөр юугаар ч аваагүй. Бараг 10 төрөл гэр дэвшсэн байсан мэт тий. Чи нэг хайдаа. За тэгээд Power of the Dog ганцханыг авсан юм шүү дээ. Тийм байна. Яг ганцхан угаасан. Зөндөө юм дээр төвшсөн да. 1 2 3 4 5 6 7 8 9 11 төрөлд нэр төвшөөд нэг авсан юм л да. Power of the Dog чи энэ жилийн Оскарыг бүр атгахчихжээ гэж бодчихсон шүү дээ. Дюн амар явсан шүү дээ. Харин Дюн хамаагүй амар л шүү дээ. Гэтэ ихэнх нь техник тал руу л явчлаа л да. Яг том шагналуудаас авах л тээ. Дюн бол. Одоо яг 2 дугаар анги дээр юу нэлээд сайжрах баха. Жижиг юм. Эний фильмний Оскар авчихсан. Эний фильмний найруулагч нь Оскар авчихсан. Яг шинээр дэвшээсэн. Гол нь яг номных нь яг тийм үлдсэн хангалтт нь юу олдгийг мэдэхгүй ч гэсэн номны эхний хангалтт бол угаасаа нэг хаалгатай юм гарахгүй шүү дээ. Сойрл тавигдсан. Үлдсэн хангалтт яг англи хэсэг том болох л хэлгүй. Том тулаанууд болох байхаа тий эпик юм болох байх. Тий. Тэгэхээр Тимоти Шаламе ахаад нэр дэвшчихнэ гэдэг нэг төсөөлтөд. Яа, гоё. Тимоти Шаламе дүү нэг дээр ч айгүй гоё байсан шүү дээ. Тий. За Juniors ч огших гээд ш. За дараагийнх animated Encanto авсан байгаа. Luca, Flea, The Mitchells vs Machines, Raya and the Last Dragon гэдэг кинонууд нэр дэвшсэн байгаа. Тэгээд Encanto авсан. Чи эднээс юу үзсэн үү? Raya-гаас бусдын бүгдийг үзсэн. Nice. Би яг Raya-г л үзсэн. За. Миний хувьд бол Encanto-г авсанд аягүй дург байна. За. Би бүр амар. Encanto бол миний 21 онд үзсэн хамгийн муу кинонд нэг. Бүр амар. Юу хөглөлтэй тэр бүр. За. Юу болоод байгааг нь мэддэхгүй. Тэгсэн мэт юу болоод байгааг нь мэдэгдэн нэг тийм ойлгомжгүй. Чи тэр бүр Encanto үзсэн мэт л тий. Үзээгүй шүү дээ. Үзээгүй. Raya-г л үзсэн. Тэгэхээр спойлд яаж болохгүй юм. Хамаагүй. За ашигш хүмүүс сонсож байгаа юм чи тэ нэр. Спойлд яах. Тэгэхэд нэг тийм Bruno гэдэг дүрийн тухай нэг бодгоо нэг тийм хийсэн юм хүмүүс буугаа боддог юм уу гэхээр үгүй. Хийсэн юм буугаа бодохгүй байх гэхээр үгүй нэг тийм ойлгомжгүй ээгүүдж явсаа гал гол дүрийн охин нэг үнэхээр гол дүрийн охин юм уу эсвэл дайсны дүрэн болоо гэж бодгоо яг гол дүрийн охин байж таараад нүс дайсны дүр байхгүй. Эсрэг дүр гэж юусоо байхгүй. Ойгд хэсэг гэж байхгүй. Нэг тийм тэр байшин дээр яагаад ч ноод байгаа нэг тийм ээгүүд ч явсаар л дуусчих тийм. Зөв дуулаад бодох
болохоос дууг өвчлээ. Лука ямар байсан тэгвэл? Яасан? Лука ямар байсан? Лука бол хажууд нь хамаг хөөрхөн байсан шүү дээ. Хоёр тийм найзын хоорондын харилцаа яг гоё хүний амьдралын нөхөрлөлийг аягүй сайн харуулж чадсан. Лука хажууд нь авцсан юмсан би арай баяртай сууж байгаа. Тэгээс нь хийцээ өвдөж гисэн Инкантогоо бодвол хамаагүй наривчлал сайтай илүү хав илүү бүтээлсэн ш. Фли авцсан чи яах вэ? Фли авцсан чи би баярлалаа гэсэн. Тэг фли авахд бол хийцэн чанарын хувьд бол угсаа Лука Инкантогийг бол гүйцэхгүй л тийм. Харин тийм багш. Тийм флигийн бол нөгөө нэг FPS нь бол айгүй бага байсан. Бас зарим нэг хэсгүүд нь зүгээр нэг тийм халтуурдсан ч гэх юм нэг тийм хаа цагаан дээр нэг хит хүншиг дүүс гаргаал нэг тийм гардаг хэсгүүд бол зөндөө байсан. Үзэхэд яг нэг тийм гоё жилж зурсан харагдаагүй яг үнэндээ. Тийм бас дондоо энэ яг бодит бичлэг нэлээд оруулсан байсан. Тийм үү? Тийм. Яг тухайн үеийн нөхцөл байдал юу болж исэн ч юм тийм мэдээсээ яг бодит хүнтэй оруулсан байсан. За, дараагийнх нь Original Song. За, Billie Eilish авсан байгаа. No Time to Die дуугаар. Тэгээд ерөөдөө тийм доонуудын сонссон юм. Би харин сонсоогүй. Би Somehow You Do Oscar дээрээс нь сонссон. Тэгээл No Time to Die хоёрыг л мэдчихсэн. Somehow You Do бол гоё л дуу л. Ингээд James Bond-ийн дуулсан дууцсан болгоо хоостой авдаг болчлаа шүү тийм. Adele авсан, Sam Smith авсан, одоо ингээд Billie Eilish. Чамд Billie Eilish Oscar авсанд ерөнхийдөө ямар хүн таалагдж байна уу? Ер нь юу гэж бодож байна? Дуун ч хоёр зүгтээ байсан шүү. Ихний хагасан лаа. Аха. Тэгээ somehow you тэр чинь би сонсох гэдгийг сонсон. Тэр бол хажууд нь хамаагүй давгүй илүү тийм цоглог байсан. Сонсголтой байсан тийм бас. Тийм No Time to Die нэг сонсоход бол ганц зөж сонсон. Тэгээ дахиж бол нэг тийм энэ тэрийг гадаад явахдаа давтаж сонсоод амар л одоо биш юм. Аха, миний хувьд ч гэсэн ерөөд адилхан талдаа. Яг нэг муу дуу бол биш. Гэхдээ яг олон сонсохоор бас биш. Ганц л сонсвол юм. Нэг хүндтэй л нэг авчлаа дээ тийм нэг хүн дээр. Магадгүй л яг хөө миний хувьд бол яг Billie Eilish-ийг үнэлдэг л дээ. Одоо дөнгөж 21 гэх юмстай тий. Тэгсэн чинь хэдэн Emmy байлээ тий 7-8 лөө. Тэгээд одоо Oscar-тай болчихсон надад. Яг хөө ерөөхдөө аюу таалагдж байна. Billie Eilish ингэж гоё явчихад юм бас гоё. Billie Eilish-ийн доонод уулна үг нь л ажиг болохоос нэг тийм доонод нь бол нэг тийм юм чинь sound box зүйлүү тэр юу л ястэй чинь. Sound box гэдэг байна. Sound card юу SoundCloud уу? Үгүй сайт яриад нөгөө тийм хоолой өөрчлөлтөний Travis Scott аяг ашиглаад идэв шүү дээ. Автотун уу? Тийм баха. За. Тэрийг ашигладаг болохоор надад Billie Eilish-ийг тийм сайн санагддаг болсон. Хоол нэг дивийг нь хоошин тоондыг авигаар авах гоё гэсэн шүү. Одоо л нэг тийм хоолойны чадлаа нэг алхтай гаргаж гэж бодоход бэлдсэн юм яац юм бэ? Яг уу ерөөдөө одоо үеийн хөгжимд бол автотун ерөөдөө бүгдүүнд л байгаа л та. Бага хэмжээгээр тэгэл гоё мухайг нь тааруулж байгаа автотун ашигладаг шүү дээ. Уу яг уу тэр чинь нөгөө дискос ашигладаг. Нөгөө автотун гэдэг чинь ганцхан нэг тийм эффект байгаа биш амар олон юм байгаа. Тэгээд нөгөө микс мастер хийдэг штэ дууг чинь тэрнтэй адилхан бас ингээ хоолын амталтыг юмнууд энийг болохоор одоо бол нэг тийм автотун хэрэглэх үгүй амар хийдлийг сэвтийг сонсоход талыг үе баждаар дуулцаа гэдэг юм ялгаж болох байхгүй юу? Яг л бүр амдаарч дуулсан яг дууг нь сонсон яг хоолойны төвшин болыг ижлэлтэй гоё дуу. Гоё дууц. Тэгэхээр Billie Eilish дээр үгүй анхны дуунуудын бол яг өөрөө л дуулсан шүү дээ. Хоолойг сонсоход бол бүр ялчгүй тань шүү дээ. Яг өөрөө дуулж гин үү, дууг нь өөрчилсөн байна уу гэдг нь бол ялгагдсан шүү дээ. Тэгэхдээ яг дуу болгон дээр бас тэгээд ах шаардлагагүй хоо миний бодлоор.
За дараагийн номинашныг авах уу? За тэгээ. За шууд Best Picture руу орчих. Кода авсан шүү дээ, тий? Мгм. За кода авсан бол ерөөдөө surprise байсан гэж бодож байна. Power of the Dog-ыг авах байх гэж би бодож байсан. Нөгөө production хараад. За боли юу ч юм уу тий? Тийм. West Side ч юм уу. Би бол Dune нэлийн их Оскар авахаа баг Dune авчих юм болоо гэж бодож байсан л та. Best Picture гэж ингэ шалгуулт үзтiin. Ингээ төрөл болгонд хамгийн их санал авсан киног төвшүүлэх үзсэн. Үгүй яаж ч үздэг үгүй л юм. Ухаа яг нөгөө Эсвэл Best Picture дээр зорж санал өгд юм уу? тийм хаа тэгж бодож. Тэг яг хуу Dune ерөөдөө бол олон шагнал аваад байх юм бол Best Picture авах магадлал ерөөдөө өндөрсдөл төө тий. Тийм. Би бол анх Power of the Dog-ыг авах юм болоо гэж бодсон. Тэгээд Dune нэлийн их олон ядал байгууллагын за багы Dune-ийг авчих юм энэ дүү гээд өөртөө бол итгэцэн л юм. Аа. Энд харин surprise Хоолтой би ингээд Оскар сайн юм гэж бодсонгүй. харин би ч гэсэн Нэг тийм шагнал авахгүй нэг чимээг үхэн их ганц баяр яригдал өгөх кино болох байх гэж бодож байсан. тэг би амар баяртай байна. Үзээгүй мөртлөө. Тийм. Яа кода их тийм бол ахт нь бол баярлсан. Айгу хөөрхөн кино тийм үү? Аа. Бодох нь бол тэр төгсгөл нь амар гоё юм. Одохгүй үзнэ. Тэгээс наа гол дүр охинсон краштай. Тэгэл краштай баг зэрэг таалагдах гал амар гоё тийм хавь тавилан шиг нэг өсвөр насны нэг тийм хөөрхөн кинонд байдаг та тий. Аа. Тэгэл гол дүрийн хүн нэг краштай болоод тэгсэн чинь нөгөө санамсаргүйгээр нөгөө краштайгаа хамт байхад болцдог ч юм яг нэг тийм гоё үцгэд айгүй хөөрхөн. Одохгүй үзнэ. Сонсч байгаа хүмүүст ч гэсэн яг үзээрийгээ санал болгоё те. Яг хурдан л үзээрэй. Аль болох хурдан л үзээ. За сүүлийн хоёр номинашн байна. Best Actor болон Best Actress. За Actress-с нь эхэлж яриа. Jessica Chastain The Eyes of Tammy Faye киногоор авсан байгаа. Тэгээд тэр Jessica Chastainтэй Olivia Colman, Kristen Stewart, Nicole Kidman, Penelope Cruz гэсэн жүжигчид өсөлтсөн. За чи хувьдаа хэнийг авна гэж бодож байна? Тэгээд Jessica Chastain авсан. Ямар хөө сэтгэлтэй байна? Наадуулаас Kristen Dunst гол дүрийн эмэгтэйд нэг хүссэн тий. Kristen Stewart уу? Үгүй Dunst. Dunst ч юу штэ? Туслах штэ. Туслах дүрт юм уу? Тийм. Тэгвэл үзсэн кино нэгч байгаагүй байна. Эмэгтэй туслах дүртэй тийм болох юм штэ юу ч юм гэх юм аа. Миний хувьд бол яг хувьдаа Kristen за. Би бол хувьдаа Kristen Stewart-ыг авчих юм бол айгүй гоё байна гэж бодож ирсэн. TikTok дээр ганц хоёр хэсгүүд нь яваадсан. Тэднийг харахад бол Kristen Stewart-ийн жүжиглэлт айгүй сайн харагдчихсан. Тэгээд Jessica Chastain-ыг авахд бол амар баярлсан. Ганцаар өвдөж сууж байгаа гэсэн амар солиод юм шиг алга тавьсан. Nice. Jessica Chastain бол тийм би бол бүр хэлбэрээр тоглосоос нь хайшил шүтэж чинь бараг 10 жилд шүтсэн юм яасан. Аха. Стайл гэж. Eyes of Tammy Faye бол заавал үзье гэж бодож байна. Харин тэ. Би бас удахгүй үзье гэж бодсон. Хоскрын шагналтай жижигч юм болчихлоо шүү дээ. Тэгээ бодгоо гоё юм үзтээ. Харин тийм ээ. Хэдийнэ л мундаг жижигч шүү дээ. За үнэхээр гоё жижигч. Би яг TikTok дээр бас эйгүүл юм хийдэг аим хөөрхөн. Тийм үү? Тийм баг 800 сая ногчтой. Би нөгөө TikTok ашигладаг болохоор үзье. За миний хувьд бол Kristen Stewart-ыг авчвал амар их баярлах байсан л та. Би Spencer-ыг яг зорж үзсэн. Kristen Stewart-аас болоод үнэхээр гоё байсан. Маш сайн жүжиглсэн байсан. Тэгээд Twilight-ыг үзье яддаг хүмүүс бас айгүй том цогц болж бичсэн байхгүй тий Оскар. Spencer тэгээд Batman 2 тий. Тийм. Twilight бол уул гоё кино тий. Яг гоё л тоо. Гэхдээ яг хангалттай амар сайн бол биш шүү дээ. Гоё л кино. Гэтэл гоё кино.
Сайн кино биш. Хүмүүсд амар муухай дургуй тий. Амар Ой дургуй. дайг үздэг байсан юм гэж. Амын шаалын тэнт. За юу Кристен Стюартын сая Тийм нэг амар нээлттэйсэн. том алдаа. За. За. Spencer гэх киноны сэтгэл бас манай Facebook хуудсанд орсон байгаа шүү. Portal 4 гээд Facebook Чи хуудасаа Спенсийг дагаарай. үзсэн юм уу? Spencer үзсэн шүү дээ би. Оны өмнө яг үзээд тэгээд сэтгэл бичээд Facebook дээр тавьсан байгаа. Ганц өгүүлбэр дүгнэг үл ямар хөө кино байна? Ганц өгүүлбэрээрээ. Тэгэхэд амар хэцүү. Ерөөхдөө нэг тийм айгуу дотор давчтам тэгээд өнгө зураглалын яг дөрүүдийн хоорондын холбоо хамаарлыг маш сайн илэрхийлсэн цогц бүтээл. Тэгээд маш сайн жүжиглэлт гэж хэлээ да. Саундтрек нэлээд гоё юм шиг л шүү дээ. Саундтрек за тэрийг нэг анзаарч сонсоогүй. Нэг амар чихэнд хоногшсон юм бол алгал байна одоо. Саяхан TikTok дээр нэг бичлэг тренд болоод яваадсэн шүү дээ. На Кристен Стюартын дүү нэг цагаан чөлөө палаажтай ингээд нэг гидсээ тэрүүд хонглоор нэг ингээд юм хум унгаад явдаг хэсэг байт юм шүү дээ. Аха. Хөөлчгөөд саамс ингээд нэг тийм юм гэсэн. За. Тий. Санаж байна уу чи? Тийм. Аха. Тэгэхээр таслан хотын нэг юм тайлбартай ийцсэн байсан шүү дээ. Apple-ийн дэлгүүрээс бүхсэндөө iPad X тэгээ юу ч хичээд гарч байгаа бигээд амар тренд болоод яваадсэн шүү дээ. Оо. Яаж ангээ. Үгүй амар хай TikTok байсан юм шиг байгаа тийм. Кристен Стюарт тэгээд Оскар номини болсонд нь бас айгу баяртай байна. Бас мундаг жүжигчин шүү дээ. Хүмүүс одоо Twilight-ийн тэгээ Беллагийн дүрээс нь бас салгаж ойлгох хэрэгтэй. 10 хэдэн жил өнгөрсөн байна шүү дээ. Данс камера дондоо бас том кинонд тоглохоо тэр нь хоёр кинонд данс бүтлгүүцлээ тийм. Том хоёр нь амар мурттай. Яг Snow White нөгөө Charlie's Angels хоёр амар муу. Тийм тэгсэн мөртлөө нэг инди киноноос тэгээд дагуу тоглолцдог. Харин тийм инди кинонууд амар юм шиг байлаа шүү дээ. Тийм одоо л нэг тийм том кинонд одоо нэг тоглож байгаа шүү дээ. Гэтэ нэг тийм акшн биш. За чи тэгвэл ямар кинонд тоглосоо гэж бодож байна? Одоо бас нэг юм түүхэн драма ч юм. Нэг тийм хүү кинонд Тэгээд том хүмүүс үзэхээр үү те? Biography. Тэг ахаа нэг юм хүү гэтээ илүү тийм олны трейлер кинонд тоглосоо гэж бодож байна. Бас гоё таарах бах те. Нөгөө Deep Water болоо өөрийнх нь тоглосон кино байдаг шүү дээ. Тэрэн дээр дажгүй шүү дээ. Underwater. Тийм. Тэр гэхдээ яг хуу зүгээр team кинонд Kristen Stewart байх нь дажгүй. Кино нь бол амар сайн биш. Зохиол нь муу болох бас. За, сүүлийн nomination Best Actor Will Smith. King Richard киногоор авсан байгаа. За, өрсөлдөгчдөөс нь дурдах юм бол Andrew Garfield Tick Tick Boom киногоор, Benedict Cumberbatch The Power of the Dog киногоор, Javier Bardem Being the Ricardos киногоор, Denzel Washington The Tragedy of Macbeth кинонуудаар тус дээр дэвшээд Will Smith авсан байгаа. За, сэтгэл ямар вэ? Ястаа төсөөлөөгүй. Би бол анх Benedict Cumberbatch юм Andrew Garfield хоёр манд нэлийн том хүсэл авсан болов гэж боддосон. Аха. Will Smith-ийг бол аавч гэж юусоо бодов. Ерөнхийдөө King Richard-ыг үзсэн үү? хараа үзэж амжаагүй. Тэгээ үзчихвэл яасан нэг тийм яагаад авсан мөлийг юм олоор мэдчих болох байх тийм. Төсөөлттэй болно те өгнө. Тийм. King Richard ч original screenplay гэж дэвшээлээ. Тийм байх шүү. За, Gal Sarch original. Заалах байц шүү. Тийм байна. Original дээр байгаа юм байна. King Richard. Тэгээ Will Smith бас ерөөхдөө гоё л жүжигчин л дээ айгу таалагддаг. Тэгээд энэ ерөөхдөө бол баяртай байна та. Гэхдээ харин төсөөлсөнгүй Will Smith-ийг авна гэж бас бодсонгүй. Ингээд Oscar дээр миний сүүлийн үед миний анзаарснаа бол Oscar-ын шилдэг туслах гол дүрийн жүжигчдэн дээр карьер нь айгу мундаг явсан ч гэсэн Oscar-гүй жүжигчд бол
ганц Оскарын нэр дэвшингүүд нь баг хүчээ байгаа юм шиг санагдаад байна. Жишээ нь Жишээ нь Лаура дээр нь Оскар авахд бол би амар дургүйсэн. Тийм кинон дээр бас нэг тийм алигтайч гараагүйс нэг сайндал нэг 5 минут л гарна гэхээс тий. харин л дээ. Жүжиглэлт Marriage нь бол Story миний шүү дээ. нэг тийм гоё л байгаагүй. Аха. Тэр үед л би нэг тийм Лаура дээр нэг авахд бол нэг дургүй байсан юм санагдав. Лаура дээр ер нь бол гоё жүжигчин л дээ. Гоё кинонуудтай. Тэгээд Одоо багы нэг сүүлийн үед нэг тийм харин мундаг явц юм чи одоо өчгөд яах вэ гэх нэг тиймэрхүү хандлагыг ажиглагдаг байна. Яг Оскар яг үзэгч татах гээд чи дээр үед бол нэг кино бол айгүй олон Оскар авдаг байсан шүү дээ тий. Чин тэр бүгшний эзэн Титаник гэдэг 12 дахь Оскар цуглуулал. Аха. Тэг сүүлийн үед бол нэг тийм хандлага нь бол багасаад байгаа юм санагддаг. Нэг киноныг ихтэл нэг 3 4-ийг авна. Тэгээ тэрнээс илүү авах юм бол нэг хүчээ өөр хүчгч юм уу? Яагаад гэхээр нэг кино ихтгэл олон цаглаа авдаг хүмүүс за энэ угаасаа даанх яах вэ тодорхой гэж суугаас хэлж магадгүй. Эцэг юм тийм. Харин л дээ бас санал. Гэтэ ерөөдөө Оскар өөрөө нэг шагналлаас илүү үзэгч татах дээр л илүү анхаардаг болсон. Ер нь хүмүүс нэг тоохоо байлж штий. Оскарыг уу? Тийм. Оскар тэгэл яалтч нэр хүндийн баталгаа л та. Чанарын баталгаа л болж байгаа. Тэ яг хуу тэгэл одоо хээс жил нэг хүнд нэх буугаал ахсаг. Стаах манай сайн ануудад бол Оскар үзэх аюу гоё төс. Одоо л Оскар үзэл нэг санал наамд за болж ингээл нэг ганц хоёр амлаг ташнууд хийс нэг тийм дуу алдаа цочтой нэг тийм гайх огшсон юм бол надад алах. Яг гэхдээ энэ үзэгчийн өнцгөөс бас амарч байгаа хаа. Чи нөгөө кино ертөнцтэй хамаагүй л ойрхон болоод мэдээлэлтэй яваад за ер нь Оскар дээр ямархуу кинонууд ямархуу тий ховжлаад магадлалтай байна гэдэг мэдчихэж байгаа тохиолдолд surprise айгу багтай байх хандлагатай шүү дээ. Ерөнхийдөө тэгэхээр чиний кино ертөнцтэй илүү ойртсон ч бас илүү нөлөөлж байх гэж бодож байна миний хувьд. Оскарын бас алаад үзэгдэлтэй зөндөө талууд байдаг л да. Яг Оскар бас шууд төгс номинашн жоохон нэмж хэрэгтэй. Яг тийм. Бас тэр чи анзаарсан биз дээ нэг зарим номинацийг бол шууд дамжуулаагүй шүү дээ. Өмнө дамжуулсан юмас эдитлээ гаргаадсэн шүү дээ. Анзаарсан уу тийм? Тэр угсаа тийм шүү дээ. Угсаа тэгж ярьсан. Тэр муухай надаа. Тэрийг өөртөө тайлбарлахдаа угсаа ингэсэн шүү дээ. Нөгөө одоо ингээд шууд номинацуудыг ингээд зарлаад явхад нөгөө цаг угаасаа дундуур нь орно шүү дээ, тий? Яг хэдэн минутын өмнөх хөтлөгч гарч ирээд нөгөө бууга дараагийнх нь гарч ирээд зарлаад энэ тэр онд айгу минутууд болно, celebration моментууд бас байгаа. Тэгэхээр нөгөө өмнө нь ялгаагүй л номинац зарлаа шагналаагүй л нөгөөдөл үг хэлэл болж штеп. Тийм үйл ажиллагаа бол болсон. Биднэрт л зүгээр яг эдитэрээ харагдсан шүү дээ. Тэгэхэд бол нэг хугацааны ялгаа нэг сайндал нэг 30 минут л байна гэхээс нэг ялгаа юм зү. Яг надад тэрэн дээр нэг тийм хүмүүстэй тах юм бол санагдаагүй. Тэр Оскарын гэх нэр хүнд нэлээд буурч байна. Энэ жил нэг тийм 10 саяас л доош үзэлцтэйсэн гэдэг тийм юм мэдээ уншсан билээ. 10 сая хүрээгүй гэсэн хаа дэлхийд даяар. За хоёлаа одоо нэг жоохон ихт зохиогдчихвол тий нэг за 2 сарын ихээр яг хуучин шиг тий. Харин л дээ. Ихт зохиогдвол ямар давталтай юм? Тэр үед чи яг энэ тэмдгийн шагнал гаргуулах ёслол нэлээд их байдаг шүү дээ. Тийм болохоор бас кинонууд ер нь 11 12 1 сард нээлттэй хийж байгаа юм их нээж өгсөн кинод. Тийм болохоор нөгөө үзэгчд татах боломж нь арай ихсэж байгаа байхгүй юу. Жишээ нь 12 сард Power of the Dog үзсэн хүн ингээл 3 сар хүртэл аюу урт хугацаагаа ажтээ тий.
Тэгэхэд бол 12 сард үзсэн тэр киноны сэтгэл хөдлөл нэг өдөр их тусан буурч байгаа шүү дээ. Юм сэтгэл ханаа яг бодолт нь бол сайн кино гэж бодогдсон бол тэр нь бол байгаа. Гэхдээ ингээл 3 сар 2 сар маягийн хооронд бол айгүй амсаа хугацаад тэр хооронд бол нэг догдол нь буурч байгаа. Ихт зохиогдол арай илүү олон үзэгч нэг тийм ямаа ямар болсон дээр гэдэг шүү дээ. Тийм шиг. Харин гэхдээ яг Оскар award season гэж байдаг шүү дээ тий. Ерөнхийдөө 9-10 сараас эхлээл awardууд болоо кино awardууд ч болоо явж идэв шүү. Тэгэл Оскараар ерөнхийдөө яг бүтэн дуустдаг. Тэгэхээр яг надад нэг тийм хугацааны ялгаа санагдахгүй байна. Чинь одоо ингээ Why and the Last Dragon гэдэг сая дэвшиж штэ. Өнгөрсөн оны хэдэн сард гарлаа та. Айгүй ихээр гарсан штэ. Тэр үед чинь тэгээд тийм тэгэхээр чинь яг бүтэн жилдээ багтаж байгаа бүх кинонууд чинь багтаж нэг номинашндээ дэвшиж байгаа болохоор нэг тийм 12 сар гарсан байна. Яг нь кинонууд өөрсдөө Оскар зориулж тэгэж релиз дэйтэй зарладаг л да. Гэтэл жилдээ гарсан бүх кино багтдаг юм чинь заавал нэг тийм шууд эрт мэртгээд шаардлага бол надад нэг тийм байхгүй байх гэж бодож чинь. Тэгээд жил иргэсэн Оскар юу унжгаа гэж би бас нэг бодохгүй байна. Яг энэ дээр бол жоохон эсрэг байр суурьтай байна. Бас надад нэг хувийн нэг бодол хэдийн. Оскарт нэр дэвшиж байгаа кинонуудыг яг тухайн оныхон чинь одоо 21 оны 1 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд нэр дэвшсэн киноноос нэр дэвшүүлж гэдэг юм болохгүй юм байд тийм болов уу гэд боддtiin. Мэдгүй тэр өстэй юм. Яг гэхдээ яг яаж нэр дэвшүүлсэн юм бол тэр хаас одоо жилийн 3 сараас дараа жилийн 3 сар л юм шүү дээ. Би бас тэгж ойлгох чинь. Нөгөө юу бас тийм шүү дээ. Тийм л их та тийм. Эми бас тийм шүү дээ. Чинь өнгөрсөн жил WandaVision дэвшээдсэн бол Loki амжаагүй тий. Гэх мэтчлэн. Тиймэрхүү юм бас байд юм аа. За тэгээд Оскар дээр бас Эми ч сайн хизээ болчлоо. Эми нэг 8-9 сар болоод байдаг шиг санагдах юм. Тийм ээ. Энэ жил 21 онд 9 сарын 20-нд болсон юм байна. Хэдүүлээ тухайн үед бас Эми энтриг ярилцаж болох байсан шүү дээ. Тийм ээ. Болсон байна. За яах. За одоо нөгөө нэг шинэ категори байгаа юм шиг. За. Favorite гэдэг хэдэн ярих вэ? Тийм. Тэд нэр чамд ямар хөө санагдсан бэ тэгвэл? Надад бол утгыг ойлгоогүй ч гэсэн гоё л эс. Шалгарсан кинонд нь яг яах ч учиртай юм. Оскар тийм. Нэг тийм нэг доо. Fan favorite scene бахад тэрэн дээр нэг 5 шат дагаалуулсан мессеж дээр эдгээр ямар санагдсан 5-т нь Matrix гэсэн. Гэхдээ надад бүр би яагаад ч тэрийг гаргаад байгаа юм ерөөсөй ойлгоогүй шүү дээ. Хоёрын оронд санагдсан яг үнэ. Matrix-д бүр дээрвэн кинонд тийм. Хэдэн ч оны юу ч яваад байгаа. End game явж яах ч юм. Гайхсан. Яа. Ингээд анхныг болохоо зүгээр эхнийхтэй бол цаг үе ингээд тодтоход өгсөн баха тийм. Тэгэл Zack Snyder-ийн Justice League гэдэг гээл. Мэдхгүй. Тэр нь бол наа чи аюу тийм утга учиртай. Үгүй ээ. Үгүй утга учиртай байхгүй да. Яагаад тэр флашын тэр хэсэг шалгаж байгаа гэдэг наа чи гоё байгаа байхгүй нэгдүгээр тэр хэсэг. Хоёрдугаар Warner Bros. Фильмүүд бол нэг дуу хоолой хөргөж байгаа. Яагаад тэгэхээр хүмүүс Zack Snyder-ийн Justice League дуртай байна. Snyderverse-ийг restore хий гэдэг нэг тийм хөдөлгөөний Snyderverse-ийг restore хийх хөдөлгөөний том тулгуур хүч болж байгаа байхгүй наад хэсэг шат гэж шалгаж надад чинь Warner Bros-тойгоо өдөрлүүд нь цаа DC-ийн фэнүүд Zack Snyder-ийн Justice League-ийн лигт одоо хүртэл дуртай байна. Avengers Endgame Spider-Man No Way Home-ыг даваад гараад ирлээ. Ингэж их саналаа өгсөн байна гэдэг Snyderverse-ийг restore хийх магадлалыг нэлээд хүсэж байгаа байхгүй надад хэсэгцэн. Тэрнтэй бол санал нэгжүүлсэн л да. Тийм. Би бол айгу баяртай. Би нөгөө Twitter дээр бол айгу олон хаштаг ашигласан шүү дээ. Zack Snyder. Тэгээ яг Avengers Endgame ч юм уу эсвэл Spider-Man No Way Home-оос илүү cheer worthy байсан уу гэвэл
Бас үгүй. Яг Zack Snyder-ийн Justice League сайн тал байгаа ч гэсэн муу тал их штэ. Яг уу Josh Whedon-ы юунаас бол хамаагүй сайн л да. Justice League-ээс бол хамаагүй сайн. Гэтэ 4 цагийн World байснаа гэвэл үгүй. Тэгэл яг үнэндээ яг Flash-ийн тэр сценээс өөр гоё юмнууд байсан уу гэвэл бас жоохон хэцүү штэ. Миний хувьд бол би 4 цаг үзсэн л дээ. Тэгээд яг үнэндээ World байж чадаагүй. За Award дээр бас ингэж орж ирнэ. Энэ ямар сони надад л Zack-ийн Justice айгаа гоё л байсан шүү дээ. Гол нэг асуудал нь гэвэл Zack Snyder universe болох гэж бодоогүй болох байсан. Ямар уйтгартай байсан. Тэгээ гоё л байсан. Тэгээ 4 цаг байдаг ч ямар ч үртэй. 230-д багтчихаар байсан санагцсан. Яг хаа асуудал нэг юм хитрхи олон slow motionтэй. Тэгсэн тэгээ Wonder Woman-ы саундтрек жоохон ядгаатай л гэсэн болох. Тэгээ Wonder Woman үнэхээр дүр байж чадаагүй. Энэ cinematography-н аюу тийм сонирм байсан. Жоохон халтур. Яг зүгээр нэг тийм телевиз зориулж хийсэн олон кино шиг. Оо яг cinematic мэдрэмж төрөөгүй. Аха. Arrowverse үзээд байгаа юм байна шин тий. За. За ерөөхдөө энэ үрээд хоёулынх нь Оскарын тэр санд асуудаг дахиад нэг төрөл байсан шүү дээ. За уучлаарай. Нэг оны film figure тэгээд. За. Тийм байсан. Тэрэн дээр Zack Snyder-ийн Army of the Dead Tick Boom. No Way Home. Тэр ямар юм? Army of the Dead-ийг үзээгүй. Үзээч. Өөд сайхтаа үзэхэд бол хөөрхөн кино байсан. Харин тийм л шүү л дээ. Дараа нэг өвдөд үнэхээр давгүй үзсэн. Хитрхи өнгөлөг. Миний хувьд Army of the Dead шалгарсан шалтгаан нь гэвэл бас л яг Justice League-тэй холбоотой хахтай. Тийм. Zack Snyder-ийн кинонд би нүд дуртай байна. Дахиад нэг кино их боломж олох гэж яг тийж улаан цэнд тэгээд байгаа юм шиг санагцсан надад. DC-ийн фэнүүд бол аюу хүчтэй байгаа байхгүй. Warner Bros л муу байгаа тий. Харамсалтай. Би ч гэсэн DC-ийн гой юмнуудыг үзмээр. Spider-Man тэр нөгөө амар айхтай Marvel фэнүүд яс. Ингээд яг fan favorite гэдэг чинь амар сонирхолгүй амар сонирмохгүй барьцгүй шүү дээ ингээд. Ашиг сонирхлын төлөвтэй явах нь ойлгомжтой. Тэгэл одоо юугаа хийж байгаа болоо. Манай ангийн охтод тэр Cinderella үзчихэл өгч гэлсэн шүү дээ амар гоё кино. Тийм үү? Тийм. Камила нэ гэл. Нэг гоё. Ямар санагдсан? Би чи үзсэн үү? Трейлерыг үзээл за би энийг үзэхгүй юм байна гэдгийг мэдсэн. TikTok дээр наад Cinderella-гийн ганц давтал муулсан байсан дээ. Юм хайж байгаа хэсэг байгаа байхгүй юу? Тэр ингээ бүр амар тодруулах харуулсан. Тэгэхэд бол ингээл юм ойхгүй зүгээр ингээл гараал дээш нь доош нь хөдөлгөөд байгаа зүгтээ гараа. Чи тэр нэг YouTube-ээс нэг юм ойж байгаа хэсэг хичих юм нэг тэгээд хайчл гараад ирэндээ. Хэрэг шата хараад явах те. Нэг нөгөө Batman дээр нөгөө нэг пингвиний машинтай осолцдог хэсгийг харсан уу? Би хайж утсан олоогүй шүү дээ. Трейлер дээр хүртэл байгаа шүү дээ. Жишээ нөгөө харин тийм би алдаад хэсэг гээд green screen зүгээр хайсан чинь. Чи шууд зүгээр трейлер үз. Трейлер үзэл яг тэр онголдоо яг эргэлж байгаа хэсэг дээр цонхоо нарах юм бол яаж ч цонхоо нөгөө төвөө та. За дараа нэг шалганаа тэгвэл. За өөрсдөө гэсэн юм байна. Эхний трейлер үгүй хоёр дахь трейлерд бол тийм ногоо хэсэг байгаагүй. Тийм цонх нь бол бороо байсан. Яг кинон дээр бол ногоо байсан байхгүй юу? Чи зүгээр пингвиний осолж байгаа хэсгийг зүгээр YouTube-ээс хайгаад удаашаа хайчих юм бол баг харагдан дөө. За тий. За Оскар утгаар гэсэн юм байна уу? Will Smith-ийн алгалт. Харин тэрийг ярих уу яах вэ? Ярил та чи тэрийг анх үзчихээ юмсан. Би зэрэг анх үзчихэд
Яаж юм бол тоо жоохон эвгүй юм болчихлоо доо л яв. Юу болчихоо гэж амар ухаад судлал тэгээс бичлэгийг үзсэн шээ. Чи энийг нь богоо гэж бодсон. Хоёулынгийнх нь бороо гэж бодчих. Яг ихнэр лүүн тэгээд Крис Рокийн боол амар гоохгүй. жоок хийх jasгүй байсан. Тэгэл Will Smith ч гэсэн яг тийм том арга хэмжээнд оролцож иж гарч ирээд хөтлөж ин тэгж болохгүй шүү Крис дээ. Рок ч одоо нэлээд нас тогтсон жүжигчин шүү дээ. Хоёулаа жоохон тавтаргүй л хандсан л та. Will Smith-ийг яг зөвтгөж болох юмнууд нь байгаа байхгүй. Тэгээд буруутгах юм бас амар ихтэй. Ихтэй хамгаалж юм. Гол нь тэгээд нөгөө хүмүүсийн яриад байгаа юм биеийн хүчрхийл үйлчлэгээд байгаа байхгүй тий. Тохиолдлоо. Тэр нь яг асуудал ч гэсэн Крис Рокийн л буруу 100% байгаа байхгүй. 100% гэж байхгүй. Гэтэ Крис Рокийн буруу бол буруу. Ялцчихв. Халгалт чинь гайгүй л үсттэй ямар цохиос санагдчих байгаа ш. Үгүй манайхан яг ийм сэтгүүтэй байгаа байхгүй юу? Хүний бие ингэж алгадаж ерөөсөө болохгүй шүү дээ. Ялцчихв Крис Рок буруу юм ярьсны хувьд бол ярьсан үнэхээр би мэдчихэв. Гэтэ би ч гэсэн яг үндэ Will Smith-ийн талд байчих гээд байгаа байхгүй юу? Гэтэл хүнийг юу гэж хэлсэн гарч чод ялангуяа Оскар юм те. Энд чинь эвн харимтлын юу шүү дээ. Талбар шүү дээ. Гараад алгадаж болохгүй шүү дээ. Ихэд ийм шоунууд дээр рост хийх юмуд байдаг. Гэхдээ Крис Рок амар мэдрэмжгүй рост хийсэн л дээ. Миний бодлоор л. Тэнгүүд хайцуу. Яа алгад 90-50-ны хүмүүс алгадaltaцаад байгаа юм чинь нэг тийм алгадaltaцал бол байхгүй. Юу гэсэн үг юм бэ? Яа манай ингээ огтод ч юм бол нэг хоёр хатан дамаж орцсон алгадaltaцаад хийж байгаа ш. Үе болохгүй. Манайхыг ингэж хараад байгаа шүү. Болохгүй шүү. Нэгнээ алгадаж болохгүй. Би бол Will Smith-ийг бол өмөр юм ялцчихгүй. Чи бүр яалчгүй хүй штэ гихтэн өвчтэй ингээд зовоол анхгүйхэн саналаа тийг өстэйгээ тухайл нөхөртөөгөө бол өнгөрсөн хугацаанд айгүй олон удаа ярилцсан л байж таарна штэ. Эмзэг сэдвэн болцсон юм тэгээд жог шоглам игээд байгаа чинь. Яалч уур хөрөлтсөн юм дээр. Тийм одоо тэгэл хүлээж байгаа Оскар наадам дуусхаа нэг тийм санаалга өгөөдөө эсвэл магаа үсгий та гэхээр өө наацаа олон нийтийн хүмүүс сул доо харагдах гэнэ. Олон өмнөд амжилттай зүгээр энийгэл суугаад ингэж юу гэсэн. Үгүй тэгэхэр чи бас яг амар хэцүү. Тэгэл Will Smith-ийн гарангуутаа алгадчихаад буцаад сууж яваад тэгээд зэрэглээс хараал гэж мэлээд тэр бол яг үүндээ токсик үйлдэл байсан шүү дээ. Хараал үг хэлэх нь бол буруу байсан. Тийм, Will Smith ч буруу юм байгаа, Chris Rock ч буруу юм байгаа. Яг хоёулаа тавтаргүй хандцсан л гэж бодож миний хувьдлаа. Гэтэ би арай Will Smith-ийн талд яг талд ороо гэх юм бол алгадах тал нэг болохгүй юм байгаагүй. Үгүй ээ, алгадах болохгүй шүү дээ. Ямар зүгээр зогсож байхдаа очиад алгадсан биш дээ. Улаан цай ихтгэн давамжлаад бүр шоглам игээд ахаар алгадахгүй яа тийм. Үгүй ээ, яг тийм бас байж болохгүй. Болно. Тэгвэл манай сонсч байгаа хүмүүс энэ хүртэл сонссон бол тийм яг энэ тал дээр бас сэтгэлээ хуваалцаарай. Will Smith-ийн зөв үү буруу юу? Chris Rock бол угсаа буруу юм хийсэн. Will Smith-ийн харин зөв үү буруу юу? Тийм. Хүмүүс яг комментчүүд хоёлаа тэндээс л харж. За тэгээд би бас нөгөө Best Actor дээр Andrew Garfield-ыг авчаасаа гэж бас амар найдажсэн. Би Andrew Garfield дөр амар хайртай 2014 оноос хойш улаан нөгөө фэн байж ирсэн. Тэгээд Andrew Garfield-ыг Tick to Boom киног урд өдрхөн үзсэн л дээ. Урд өдөр болов. Таны орой үзсэн. Надад үнэхээр таалагдсан Andrew Garfield-ыг бас авчаасаа гэж үнэхээр найдажсэн. Гэхдээ харамсалтай энэ удаа бас чадсангүй. Гэхдээ зүгээрээ айгуу мундаг жүжигч. Andrew Garfield чи 2 дахь удаа нэрвэрсэн бүү тий. Өмнө 14 онд биш 16 онд билүү тий. Тийм. Одоо л 10 жилдээ л ахиж нэр дэвших нь тодорхой. Тодорхой. Andrew Garfield нэрээ Оскаргүй карьераа дуусгах юм бол тийм гэж арай байхгүй л гэт. Арай байхгүй л гэт. Байхгүй. Нэрээ Best Actor дээр за. Биеийн хилэмж аягүй сайтай жүжигчин шиг тийм шиг л штэ. Мундаг штэ. Амар харизматик штэ.
Бас энержитик Тэг үйл хөдлөл сайтай. гоё. Тэгээд нэг Amazing Spider-Man 3 дугаар анги хийчихгүй юм байна. харин л дээ найдаа л ээж. Нэг сонирхолтой факт дуртад юу асан байна л да. Best Actor төрөлд 2002 онд Will Smith, Denzel Washington хоёр бас дэвшижсэн юм байна. Одоо бас 20 жилийн өмнө 2002 онд. Тэгээд тухайн үед Denzel Washington ялалт байгуулж Оскар авч ирсэн юм байна. 2022 онд харин Will Smith, Denzel Washington хоёр дахин яг энэ төрөлтөө дэвшээд энэ удаад Will Smith ялалт байгуулж байгаа юм байна. 20 жилийн дараа. Сонирхолтой. Сонирхолтой бас. Бас яат ч хоёр мундаг жүжигчтэй л дээ. Тийм одоо нэг архиж нэр дэвсэхгүй л хата юм. Denzel Washington 6 дэвшсэн юм зү. 7 дахь жил үү? Will Smith нэг архиж дэвшэхгүй хаа. Энэ дэвшнэ гэж нэг бодохгүй. Одоо нөө төсөл сонгохдоо л яг ямар хуу байдлаар хандах нь тэрнээс нь шалтгаалж байна та. Тэг нэг бол карьер нэлээд өсөөд явна. Нэг бол хуучин шиг нэг экшн киноноос төлөөлөх юм. Одоо гэхдээ Will Smith баг инди кинонууд руугаа орчих واخа. Экшн гэж дандаа яваад байхгүй хаа. Will Smith ч одоо энэс хашаа юм. Тийм 50 идтэй штэ. Тэгээд яг хуу экшн кинонууд ганц хоёр гарах л байх л та. Илүү ихтэй драма кинонуудад голлох үр гүйцэтгэх хаа гэж бодож байна. За өөрчний хувьд 2022 оны 94 дахь удаагийн Academy Award-д сэтгэлээсээ ярьж амжаагүй үлдсэн юм байна уу? Хоёулаа ерөөхдөө өндөрлөх тал руу хандъя. Нэг алгадаа тайз залуулах гоё юмсан. Хүмүүсээ хувцах гоё юмсан. Тэгээд надад л тийм зарим хэсгүүдийн урьдчилаад хийсэн юмсан жоохон тийм хэл санагдчихэв. Тэгэд Beyoncé яг юунд тэр дэвшсэн. Юу штэ. King Richard-ийн дууг дуулсан штэ. Тэр дуу нэг дэвшсэн юм. Тэг Beyoncé-гийн дуулах гоёсан хувцсан. Гоёсан. Энэ Оскар за Will Smith-ийг эстгацуулж жоохон юу тавтай л боллоо. Will Smith гарч хөгжиж өгсөн юм тэгвэл. Анти. Хөгжөөх нь хайшин. Намстайч нэг хэдэн жилдээ мавчгаагүй шууган л боллоо. Баахан мем хийгээд эхэлсэн мэт ч хүмүүс. Харин тийм ээ. Баахан мем л явж илээ. Одоо нэг хэсэгтэй энэ мемийг салахгүй. Уурхоо. Эвлогийн хайртай бүлэгч үзсэн үстэй. Үзсэн. Тэр нөгөө нэг Cassie Maddie спойлер байсан шүү дээ. Спойлчих вэ гэж чамайг санаа зовлоо. Одоо тэр чинь одоо тэрийг спойл болж байгаа хүн болох охин шүү дээ. Чи ч өнөөдөр ямар ширүүн байх юм бэ? Тэр чинь айл хэдий дээр үед яригадад өнгөрчлөө. Дээс нь Facebook-д зөндөө жаалан мем явчлаа шүү дээ. Тийм л. Гэтэ ерөөхдөө нөгөө медиасод тайзнаа хацгаашаад алгадаа л. Бүр яриад онлоо шүү дээ. За. Заах ах уу. Угсаа хүмүүс үзсэн бах уу? Үзээгүй ч гэсэн янз хаана газар харсан л хэлсэн. За тэгээ миний хувьд ч гэсэн энэ удаагийн Оскар ерөөхдөө нэлийн дайггүй ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Тэгээд ерөөхдөө шагнал авсан хүмүүст бүгдэнд нь шахуу айгу баяртай байна. Нүдэ болсон шагналууд байлаа гэж бодож байна. Нэг тийм асуудалтай юмнууд цөөхөн байлаа тий. Номинашн бас хаа очиж. Нэлийн цөөхөн байлаа. Ерөөхдөө гоё шоу үзсэн, гоё ёслол төгөлдөр байлаа. Тий. Ганц хоёр асуудалтай юмнууд угаасаа жилийн зүйтэл байдаг л та. Тэрэндээ угаасаа маргахад байх юм байхгүй. За тэгээд ерөөхдөө өнөөдрийн битүүрийн ярианы сэдвийн үрээ дуусч байна. Цаг гарan бас бичсэн байна. Ийм удаан болно гэж бас бодсонгүй. Нэлээд удаа ярьчлаа. Тэгээд сонсч байгаа та бүхэн ч гэсэн өөрийнхөө сэтгэлийг хуваалцаарай. Ямар дөрөв жүжигчд тий ямар арын алтныхын дэвшиж авах хэрэгтэй байсан гэж бодож байна. Тэгээд авсан хүмүүст нь бас хэр сэтгэл нийцж байна. Тэр
тухайгаа хэлээрэй. Өөрсдөө чинь prediction-д таарсан шагналууд хэрэг байна те. Бас тэрээсээ хуваалцаарай гэж хүсмээр байна. За тэгээд энэ үрээд манай бичлэг өндөрлж байна. Биднийг Facebook дээр дагаарай, YouTube, Castbox дээр дагаарай, лайк, share дараарай. Коммент бичээрэй. Энэ манай алгоритмд маш их тусалдаг шүү. Тэгээд бас та бүхний яг үзэл бодлоо бид нартай хуваалцах хамгийн том юмнууд энэ штэ тий. Тэгээд дараачихсан бичлэг аудионуудаараа уулзцгаая. Энэ хүртэл сонссон бол үнэхээр их баярлалаа. Коммент үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай. Баяртай.